Бусдын гмийг намрын үүлмэд элдэг үзэн. Өөрийн гмийг нарийн тоостуудын үл шинжлэх хүмүүн бит. Завгүй амьдралын хэмнэл дунд юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэцгээвэ. Аз жаргалын төлөө гэсэн атлаа хажууханд байх аз жаргал баяр баясгаланга анхаарахч анзаарахч сөхөөгүй амьдрал. Үнэн дээр амьдрахч завгүй амьдрал. Гэр бүлийн жаргаан гээдлгүй байдал байсан. Нэгсэхээ ороход хүүхэд чинь танихгүй болчихсон байхгүй. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухал зүйлстэй цаг зав гаргалгүй өнгөрөөсөн байхгүй гэдгээ эргэн нэг санаж сайтар нэг бодогдов. Ашиг алдрын зэрэглээ хөөж яхан гүйцэлээ. Аминч хүслийн цангааг тайлж яхан барах. Мөнгөөр аргаж болдоггүй мөнх усыг сайтар саналтай. Өнгөөр хуурч болдоггүй үйлийн өрийг бодолтой. Тиймээс өнчөн доройг асарч үрийн буйнаас сайтар нэм өтгөс буурайг өргөж насны буйна хурааж ил. Та бид юмс үзэгдлийн талаарх өөрийн төсөөллөө тухайн юмсын мөн чанар мэтэр дүгндэг үлээ. Эдгээр дүгнэлтээс зан авир хандлага төрдөг бөгөөд хэрвээ та амьдралдаа жижиг сажиг өөрчлөлт хийх гэж байгаа бол зөвхөн хандлага зан авираас сайтар хар. Тиймээс хамгийн сайн айцт нь та өөрөө. Бас хамгийн муу дайсан та өөрөө гэдгээ бод. Та бид юмс үзэгдлийн талаарх өөрийн төсөөлөл тухайн юмсын мөн чанар мэтэр дүгндэг. Эдгээр дүгнэлтээс зан авир хандлага төрдөг бөгөөд хэрвээ та амьдралдаа жижигхэн ч гэсэн өөрчлөлтийг хийх гэж байгаа бол зөвхөн хандлага зан авиртайгаа эхлээд ажил. Хамгийн хорт дайсант нь та өөрөө. Хамгийн сайн айц бас та өөрөө гэдгийг сайтар бод.